Тэгэхээр энэ удаа бас Японд ирсэн байна. Өмнө нь яг эрэхтэй бол ийм аяллаа хөтөлбөрөөр ч юм уу эсвэл ийм групп аяллаа төрөөр ирчихсэн бол энэ удаа болохоор яг өөртөө хуваарь ирж байгаа. Хуваарь ирж байгаагийн гол зорилго нь яг ингээ аялж байгаа ч гэсэн яг үндсэн нэг зорилго байгаа байхгүй юу? За яг дэлгэрэнгүй танилцуулах юм бол одоо нэг Initial D гэдэг нэг аним байгаад байдаг. Тэрийг би бол хэд хэдэн бичлэг дээр ярьж исэн. Уралдааны юу вэ? Барилга барьж байгаа юм шүү дээ. Годомчны уралдааны талаар гардаг тийм аним байдаг хгүй Initial D гэдэг. Одоо тэр анимд би айгүй дуртай. Тэгээд тэр анимны 30 жилийн ойн тийм ивент нь Японд болсон бохоггүй. Тэрийг үзэх гэж ер нь бол зорж ирсэн. Тэгээд тэрийг үзчихэд одоо бол Токиод ирсэн. Тэгээд үлдсэн хэд хоногтой ингээд аялаад байж гин. Тэрхүү ивент нь болохоор яг Токиод ш Японд ирнэ Котенба гэдэг хотын одоо тэр Fuji Speedway гэдэг бас нэг тийм алдартай юм тойрог зам байгаа даахгүй. Тэнд болсон яг юу болсон гэдгийг нас тухайн өдрийн бичлэгүүдээр та бүхэнд бас танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр хэдүүл ямар ч байсан тэр өдөрлөө хамтдаа шилжицгээе. Бидний очих байгаа газар бол Fuji уулын дэрэгдэх Котенба City гэж Котенба хот байсан. За тийшээ бол баг өдөржингөө явж тэгээ бүр харанхуй шүн болсон ойнд очсон. За тэгтээ ямар ч байсан төөрхгүйгээр явсаар байгаа очсондоо бол баярлж байна. Өлсөж өгөх гэжсэн болохоор ямар ч байсан дэлгүүр орч нэг юм авч идээд тэгээ сайхан эрт унтсан. Тэгэл өглөө нь босоод хоолоо идчихэл гадагшаа гарсан чинь ийм газар байж байгаа юм чинь. Өчигдөр яг шүн ирсэн хаана ирснээ мэдэхгүй. Хажууханд алдарт Fuji бол маань байсан. Гэхдээ манантай байсан болохоор биднэрт нэг сайн харагдаагүй л дээ. Fuji уултай ойрхон болохоор энд бол жуулчид айгүй их ирдэг тийм хот юм байлээ. Тэгээд нөгөө бидний үзэх гээд байгаа машинтай холбоотой ивент болох гэж байгаа болооч тэр юм уу эсвэл энэ хот угаасаа ч тийм юм уу мэдэхгүй. Зам дээр ямар ч байсан айгүй олон төрлийн спорт машинууд бүр хаасайгүй явж исэн. 86 Трено юу бид нар машингүй юм л та энэ Япон улсад. Йоо Боровски М4 гэдэг дугаартай. Тэгээд эндээсээ бас нөгөө очих байгаа газар маань 20-30 км-ийн зайтай. Тэгээд автобусын суугаад ямар ч байсан явлаа. Монголд энэ нэмнэх амар алдартай биш ч гэсэн Японд юм уу эсвэл дэлхийд бол амар алдартай. Японы өнцөг болон бүрээс энэхүү ивентэд оролцохоор хүмүүс одоо өөрсдийнхөө машиныг унах нь унаад, алхах нь алхаад, дуу унах нь унаад тэгээд бүгдээрээ ер нь нэрцгээсэн байсан. Гэхдээ энэ машинууд нь бол үнэхээр гоё машинтай өмсөндөө байсан. За ямар ч байсан ороод ирсэн guys. Тэгээд энэ дэвтэ янз янз юм болж байна. Ер нь ингээл битүүл машин байна. Одоо би та бүхэнд ингээл ер нь танилцуулъя. Fuji Speedway гэдэг одоо энэ газар ирсэн байна. Тэгээд энэ болохоор юм тойрог зам байгаад байгаа. Тэгээд энэ их уралдаан болон машинтай холбоотой тийм ивентүүд бол энд болдог гэж байгаа. Японы нэлээд алдартай тийм тойрог зам байгаад байгаа. Тэр миний яриад байгаа аним дээр бол одоо энэ машинууд нь гардаг гол дүрүүд нь тэгээд амар алдартай болоод яг бид нар дээр үеийн машин баггүй. Тэгээд дээр үеэс алдартай байж байгаа. Тэгээд ялч нөгөө он цаг яваад үйлдвэрлэгээ болонгууд орчин үед болохоор энэ 86-нуудыг үйлдвэрлэж байгаа. Тэгээд та анзаарчсан бол Монголд эднэр бол зөндөө байдаг. Тэгээд энэ сүлдээ GR86 гэдэг ингээд онон залуучаад явдаг. Гэхдээ хуучны одоо энэ завгар нь бол илүү алдартай. Би л Монголд байдаг хэсгийг мэдэхгүй л байна. Болцоо манай үеийнхэн юм уу эсвэл эрэгтэй хүмүүс их байх юм болов гэд хараад байсан чи ерөөсөө ганцаараа явж байгаа имиж гэдэг юм уу эсвэл хүүхдүүдэд дагуулсан хөгшин өвөөч гэдэг юм уу бүр ингээ янз янзын хүмүүс явж исэн. Тэр нь бол илүү надаа гоё байсан. За нөгөө 86 чи хойноосоо нэг иймэрхүү харагддаг машин байна. За энэ дотроосоо нэг иймэрхүү харагдах нь байна. За тэгээ яалтчгүй энэ 86 гэдэг машин маань энэхүү анимын гол нэг хэсэг нь болохоор тэгээд хаасайгүй байсан. За Initial D аним өөрөө дууссан, гараа дууссан. Тэнгүүд үргэлжлэл нь болгоод одоо энэ MF Ghost гэдэг анимыг гаргаж байгаа. Тэгээ бас адилхан уралдаантай. Тэгээ холбоотой. Тэгээд энэ машин болохоор он залуу 86 байна. Түрүүн хараалдсан. Тэгээд одоо 3 дахь сизон гарах гэж байгаа. Гэхдээ яг тэгэл машин сонирхдаг хүмүүст бол энэ өдөрлөг бол үнэхээр тасархаа юм бэлээ. Тэгээ яалтчгүй ингээл мөрөөдлийн шахуу машинууд нь ингээл нүдэн дээр ингээл янз язаар байгаад гарч хүн бас догдолтгол юм бэлээ л дээ. За манай Монголын Блиц маань юм автомашины брэндтэй болж байгаа гэнэс. За тэгэл гадаа нь баахан машин үзээ шокрол байжсэн чи яг үнэндээ ивент маань гадаанаа биш дотроо болж исэн байж таардیں۔ Тэгээд энэ нэг мангар их хүнтэй замаар нь цаашаа яваал дотогшоо н орсон чинь бүр гаднаасаа их хүнтэй заяа бүр жинхэнэ үйл явдал тэнд болж идэв. За энд ягаад ингээ хүмүүс цугласан байгаа вэ гэхээр одоо энэ хүү зам дээр яг энэ эргэлтийн хэсэг дээр нь аним дээр гардаг тийм оргил хайлайтуудыг нь яг бодит амьдрал дээр мэрэгжлийн жолоочд одоо дахин ингэж харуулсан юм аа. За энэ нэг юм болсон дээр хүмүүс аюу гоё юм гоё ойчрлаад
ингээ бүгдээрээ гоё тараад алгуулсан. За тэгсэн чинь одоо энэ аниме саундтракийн дуулдаг дуучин нэрсэн жигээс Savjid-ийн тэгээ та бүхэн дуугийн сонсхийг гэсэн чинь бас копирайт болох юм болоо гэж бодоод болчихлоо. Гоё машин харагдах болгонд нь очиж зураг авахуулаад бичлэг хийгээл явсаар хэвэл нэг мэдсэн чинь бүр 4-5 цаг болцсон. Ер нь бол ивент маань өндөрлөг тийшээ хандсан байсан. Монгол хүмүүс болохоор наадмын үеэр гоё морио уралдуулаад тэрнийхээ тоосон дарагдаал дагаж гүүгээл ирч хүч хиймраа сэргээгээл нэг тийм ирч хүчээ авдсан шүү дээ. За тэрнтэй бараг л адилхан одоо автомашин сонирхдаг хүмүүс бол нэг юм автомашины дуу чимээ сонсож бас ирч хүчээ хиймраа сэргээгээд байгаа юм шиг надад санагддаг. За одоо ингээд харин ч гэжтэй явъя да. Гоё юм болд юм байна. Баахал машин үзлээ. Тэгээд бидний зорж очсон ивент бол товчхондоо бол нэг иймэрхүү байлаа. Энэ хотын бас нэг алдартай юм нь болохоор премиум аутлет буюу одоо хүмүүс энд ирж аягүй шопинг хийдэг гинэ. Хэдий ядарч өгчихсэн ч гэсэн зүгээр ээж яхаар одоо тийшээ очиж үзье гэж одоо очсон. Гэхдээ юу ч худалдаж авах вэ дээ. Ямар ч юм зүгээр үзэх гээд очсон. Маргааш нь болсон. Ингээд бид нарын Токио явах өдөр ирсэн. Гайхалтай Фужи бол маань биднэрт даанч сайн харагдахгүй байсараад манангийн цаана орсоор байгаа л явууллаа да. За энэ удаагийн аялал дээр биднэртэй хамт бол Black Thunder гэдэг шоколад хамтдаа аялж байгаа. Монгол зарагдаад эхэлснийг нь бол бүгдээрээ байгаа байх. Гэхдээ миний хувьд бол Монголд зарагдж байгааг ингээд авч идэж үзэхээсээ илүү яг энэ Японд зарагддаг нь яг ямархуу байдгийг, ямархуу дэлгүүрүүдэд одоо энэ шоколад зарагддгийг те яг энэ бодит байдал ямар вэ? Тэрийг нь одоо үзье гэж бодож байгаа. Тийм болохоор миний хувьд бол одоо дэлгүүрүүд рүү нэлхаад явж байна. Ийм савтай ингээд байж идэм байна. Тэгэхээр эндээс хэдүүл ямар ч байсан нэг ганц хоёрыг ч юм уу 2-3-ыг аваад яваад үзье. Манай гэрийн тийшээ явъя. Тэгээд би та бүхэнд бас одоо ямар хуу газар байрлаж байгаа вэ гэдгийг бас танилцуулъя. Бас нэг тийм тасарсан гоё газар бол биш. Гэхдээ тийм яа газар бол бас биш. Яг л ийм дундаж одоо ингээ хүмүүс байдаг ийм газар байгаа байхгүй. Тэгээд бидний хувьд болохоор би найзуудтайгаа явж байгаа. Найзуудтайгаа нийлээд нөгөө Airbnb байдаг шүү дээ. Airbnb түрээслээ тийшээ орсон. Тэгээд энэ болохоор тэр нөгөө стейшн буудалтайгаа айгүй ойрхон. Ерөөсөө 2-3 минут талхаад орчдөг. Тийм болохоор ийш тийшээ явхад бол үнэхээр асуудалгүй. Тэгэхээр одоо ямар ч байсан би алхаад одоо буцаад тэгээд гэртээ очиод та хэд бас ямархуу байгаагаа ямархуу газар амьдарж байгаагаа харуулъя. Би Black Thunder-ыг ерөөсөө Монголд идэж үзээгүй байхгүй. Тэгээд шууд Японд нь идэж үзье гэж бодоод яг ингээд Монголоос авахгүйгээр шууд ингээд хүрээд ирсэн. Байгаа газраас нь ямар ч байсан идэж үзэхийн тулд хэдүүлээ хаана идэж үзэх вэ? За энэ хавьд нэг газар олно. Хогийн савны энд бас байж болох. Black Thunder гэж шоколад бол Японы нэлийн алдартай шоколад гэж байгаа байхгүй. Жижигхэн хэмжээтэй надад айгүй таалагддаг байгаа байхгүй. Чихэр бол нэг би эдхийг зөвлөхгүй. Гэхдээ чихэр идмээр санагцсан үе яалчгүй гарan те хүн юм чинь тэгэл чихэр хэрэглэж таараа. Гэхдээ тодорхой хэмжээгээр те тэр үед бол яг ийм жижигхэн хэмжээтэй чихэр ч юм уу одоо ийм за энэ шоколад ч өөрөө бас чихэр агуулж байгаа шүү дээ. Тэгээд тиймэрхүү зүйл ашиглавал би зүгээр гэж хөвдөө боддtiin. За задлаа. За задлангууд ийм барзгаа шоколад үүдээд шүү дээ. Ийм шоколад үүдх юм байна. За нэг бичэнтэй маягийн. Тэгвэл яг бичэн биш баха. Тийм ч их сахар бол мэдрэгдэхгүй байна. Одоо зарим шоколадыг идэнгүүт ингээд аюу их сахартай байгаа. Тэр нь мэдрэгдээд хурцтай. Тэгээд бүр ингээд шүдээр янгинаад идэв штэ. Энэ болохоор тийм юм байхгүй байна. Ерөөсөө сахарын хэмжээ нь бол аюу тийм боломжийн санагдчихээн. Эдэнхтэй яг нөгөө хажуугаар нэг цадцгаад идэг нэг тиймэрхүү юмнууд идэв штэ. Яг тэрнтэй өсөж байгаа үедээ идчих юм бол амар гоё юм байна. Энэ хэмжээ нь бол надад яг гоё санагдлаа. Яг энэ хэмжээ бол яг багтахгүй ихэхгүй бүр яг гоё юм байна. За ийм амттай ийм шоколад байдаг юм байна. Би бол ерөөсөө Монголд яг үндэ энэ тэнд таарсан л та. Гэхдээ ерөөсөө авч идэж үзэхгүйгээр яваад байсан. Ямар ч байсан нутагт нь ирээд авч идэж үзлээ анх удаага. За ямар ч байсан би бол энэ шоколадыг бол санал болгох юм байна. За тэр ч яг тэгээд би та бүхэндээ гэрээ танилцуулъя. Манайх руу хамтдаа аялцгаая. Тэгж юм гэдэг. За манай барилга бол энэ байна. За чингүүтээ доошоо ороод кофе шоптай. Хэрвээ та дугуй ундаг бол энд дугуйгаа тавьж болох нь байна. За энэ дотроо бас ингээд дэлгүүрээс авсан юм уу хийчих болно. Тэгж юм. За миний хувьд бол Black Thunder шоколад авчаад явж байна. За чингүүтээ энэ дээр дараа 2 3 4 гээд хийн мангар амархан кодтой. За энэ ч яг хөө орцны код юм да тий. За ингээд орж байгаа. Тэгээ энэ болохоор нөгөө Airbnb гэхээр чи яг зочид буудал бол биш. Түрээсийн байр гэх юм уу. Тэгээ хүмүүс нөгөө хувийнхаа байрыг Airbnb-гээр энэ тэнд түрээсэлдэн штэ. Одоо монголчууд ч гэсэн байрнуудаа тэгж гоё засвар хийж агаад 100 мөн болвол гадаад хүмүүст айгу Airbnb-гээр түрээсэлдэм байлээ. Зочид буудалд орохоор амар үнэтэй болоод энэ тэгтээ камер амар гоё зөө.
Гоё ч гэжтэй амар тийм хуучны яг ингээд одоо энэ дотор ингээ хүмүүн байхыг ингээ нүгээр хардаг хөөх. Гэхдээ энэ амар тийм хуучны одоо тэрийг хараа би одоо энийг хараа яг тийм VHS гэдэг шигтэй амар тийм хуучны. Гэхдээ нэг бодлоо амар ч юм шиг сүнслэг киноны юунууд байдаг шүү дээ. Тэр мэр шиг юм шиг. Йоо нэрээ амар юм ярьсан ч жоохон айчлаа. Манай найзууд нөгөө дэлгүүр явцсан байгаа байхгүй. Хүмүүнд юм аавна гэд Монгол руу авчих юмнууд авах гээд. Миний хувьд бол одоохондоо ганцаараа байна. За ингээл гараад ирэнгүү давхар нэг иймэрхүү. Манай давхар нэг иймэрхүү. Өнөөдөр ихтэй гоё тийм бороотой маягийн үйлрэх өдөр байна. Бус өдөр нартай ахаар бүр амар халуун байгаа. Өнөөдөр гэхдээ үнэхээр хаавч гайгүй зөө. Одоо 30 градус байна зөө яг үнэндээ. Хэдүүлээ манайх руу ори замбраагүй байгаа. Ерөөсөө 0 хог чимдам онгоолгоо айцсан хувц сухнараа хаяа шидсэн тийм байгаад байгаа. Тийм болохоор би нөгөө анх ийшээгээ орж явахдаа нэг тийм бичлэг хийсэн бохоггүй. Тэр бичлэгээ та бүхэнд танилцуулчих. За ингээд Airbnb-д ирсэн. Тэгээд энэ яг юм видео тоглоом шиг юм байна. Яг ингээд код ичээд дотроос нь түлхүүрээ авд юм байна. Ингэжсэн аа. Ингээд. За ингээд манай өрөөнд орж үзцгээе. Одоо Японч буруу тийш хэлээг болох тоо. За ингээд цүлд орсон түлхүүрээ аваарай. За ингээд манай анхны сэтгэл Airbnb. За ийшээ галтгоонтой нүүдэндээ юм галтгоонтой байна. За энэ унтлагын өрөө юм байна. Па энэ бол болж шүү. Тэгтээ бараг л нэг орно. Тэрнээс хоёр орно. За тэгтээ яг бай. Болж гинэ. За энд бас гоё үгцсэн байна. Энэ тэгтээ хайр тарагч нөө энэ ах ингээ шүн ингээ 0 мөл орох гингод айлгаанаа зөв энэ ингээ энэ гэхдээ амар зөчөөд юм билээ. Яг ингээ гэр ласаахал гарангуут ингээ хүний зургтай. Одоо би та бүхэнд ишгээ танилцуулъя. Ингээд ах дээр энэ ах алдартай дуучин л ах тий. Ах нэг идэж үзэхгүй шоколадыг ахчаар идчихсэн мó мэдж байгаа хөө. За тэгээ мэдээж Токио бол яг та бүхний мэдж байгаачлан нилээн хөл хөдлөхөнтэй зүгээр гудамжаар битүү хүмүүстэй тийм газар байгаад байгаа. За Харажуку гэдэг гудамжинд ирсэн байна. Ийм нарийнхан гудамжтай энэ хэсэг нь болохоор салдартай гудамжин юм байна. За ерөөсөө л ийм хүнтэй гудамж байна. Битүү юм зараад ингээд байж идэг. Тэгээ янз янз юм байна уу? Ховц хунар. Тэгээд энэ минь одоо юу чи Каханы кафе шүү дээ. Тэр одоо дотор нь баахан гахаад хижээж кофе уухаас гоё шүү. За энд байна ингээд нэр гахаад хижээж кофе ууж хүмүүс юм л байна да. Одоо яг ийм юмны газар гэж хэлэхэд айгүй хэцүү лээ. Ерөөсөө л юм. Янз бүрийн подолк байна. Юу юм нь бол алж шít. Уртлаас ийм хойноосоо нэг иймэрхүү. За энэ дээр захиалга авъя шүү гэж асуудаад. Энэ супер сайн. За би бол энийг бол авахаар л юм байна. Даа чи хар халуунт юм өмсч үзнэ гэдэг амар ядаргаатай юм байна. Энэ ихтэй гоё дэлгүүр байна. Энэ ингээд малгаанууд байна. Тэгээд энэ баг ориг юм шиг шүү дээ. Тэгээд ингээд One Piece-ийн зурагтай малгаанууд байна бас. За ингээд гоё хамаатныхаа хүмүүстэй өгж болох юм гоё бүрэгчний соронзнууд байна. За замын цаана янз янзын дэлгүүр байгаад идэг. Одоо хаашаа н орох уу? Яг ингээд зорьсон юм байхгүй. Ерөнхий ингээд үзье гэж бодоод гараад ирсэн чи бас ингээд аюу олон дэлгүүр байна. PlayStation-ы лицензд pop-up дэлгүүр гинэ. За энэ ч юу дэлгүүр юм да. PlayStation-ы цамц байна. Нэг PlayStation-ы яг л албисны эрэхтэй тийм мерчүүд зардаг юм байна л да. Cyberpunk явцсан шүү дээ. За малгай байна. Йоо энэ бол Cyberpunk-ийн зурагтай байна шүү дээ. Тэгэхдээ дээр үеийн зурагт байдаг үстэй танаад байдаг гэсэн үү? Elden Ring гэдэг тоглоом байдаг. Тэгээд Dark Souls хоёр угаасаа нэг тоглоом. Гэтэ Elden Ring-ийнх нь бүгж аксессуарид байх шиг нэлээд үнэтэй байна. 20,000 цанган йен гэж шүү дээ. Хаа энэ зүйлт мөрдөө сутга учиртай л хат. За ийм гоё подолк байна. Хатгамал. Даан ч цамцсан алгаа. Яг энэ JoJo-гийнхыг авъя гэж бодсон чинь JoJo-гийнхоос бусд цамц нь байгаад байгаа хөөхгүй. Одоо энэ Luffy юм уу ч юм уу. Тэгвэл бусдынх нь байхгүй. Халуун болохоор ингээд энэ тэнд явж байгаа л амар ядраал. Ингээл хамаг нөгөө хөлс мүс хоож бол ядраал байж юм л да. За Exit 8 гэж юм. За мерчүүд нь юм уу? За яг энэ нь бол яг мөн л байна л да. Тэгээд яг иймэрхүү мөнгөтэй яг ийм хаяг байдаг. Тэгээ одоо тэр тоглоом дээр болохоор энийх нь ялгаа малгайг ингээд хараад гарч мардаг. Тэгээ тэр тоглоом хэдүүлээ кинонд гарах үеэр нэг тоглоно. За нэг ийм парк дээр ирлээ. Нэлийн алдартай парк юм байна. Хотын төвд байдаг. За тэнд нэг хүн бүр хүүхэд нь уйлаад байгаа юм биш үү? За цаашаа жоох явж үзье. Ийм гоё парктай юм байна. Мод нь ямар ч өндөр юм дээ. Дээрээс энэ бол гэхдээ өдөр хар халуун ч гэсэн аюу гоё сүүдэртэй байх юм байна л та. Гэхдээ сүүдэртэй байлаа гэсэн ч халуун байгаа л та. Тийм Мэйжи Жингүүгийн энэ хавьд байгаа юм байна л та. Хажууд нь болохоор Йоёги парк байгаа юм байна.
За нэг иймэрхүү газар байна да. Хамгийн гол нь энэ модны навчс дээр тусаж буй нарны тусгал зүгээр амар орж ирж байгаа зү. За ийшээгээ орох юм бол тэгээд сүнсний ертөнц рүү орсон гэж үздэг гинтээ. Одоо энэхүү паркийн энэхүү хаалгануудаар орох юм бол тэгээд цаашаагаа одоо явж байнгут сүм байгаа гэж байна. Тэгээд тэр сүм нь болохоор бидний мэдхгүй тийм японочдын шашин гинэ. Нэрийг сайн мэддэггүй. Японд тэгээд амар хурдан орой болдог, харахгүй болдог. Тийм орой болох ч харахгүй болдог. Одоо 5 өнгөрөөл харахгүй болчихно. Тэгээд нэг харахгүй болчиход ингээд тилтрээд ингээд юмд яараа тарих ёстой ч гэсэн санагдаад тэгээд ид юм аа. За энд яг сүм рүүгээ ордог хэсэг байх шиг байна. Яа ийш хамаагүй орж болох юм болоо гэсэн. Жиснэ дахиад орж ирдэг хөөх. Хүн аялах хэрэгтэй. Цагаан сакура мөрийг минь даган цэцэгсээ унгаан цэнгэг усан тэнгэрийн царайг толдон амьсгална. Бид нар гараад ирсэн байна. Тэгээд гараа вагаад. Тэгээд амаа зэлэх юм уу? Уух юм уу? Тэг гараад их аваад ингэснээр хүн ариусдаг. Яадаг лээ. Тэ. За явж байгаад Nissan-ы дэлгүүр дотор орж ирээд. За энэ бол GT-R 35 байна. Одоо Nissan-ы баг хамгийн алдартай машинуудын нэг баха. За энэ машины үйлдвэрлэл нь ямар ч байсан миний мэдхээр саяхан зогсоод тэгээд улам үнцэнтэй болсон. Fairlady Nissan-ы хамар доторх нь одоо 6 сая 750-500 хүрч хэдлээ. 160 сая юм уу те. За ийм машинтай болж болох нь дээ мөнгө нь байх юм бол за энэ бол тэгтээ бас тансаг гоё юм те. Fairlady-г яг нөгөө уламжлалт тийм аяг бол яг харагдаж байна бүхснөөс нь. Тэг шиг. За ингээ Grimix-ийн машины ревю зурлал хэллээ. За доторх нь гэх юм бол нэг иймэрхүү салонтой цэнхэр арьсан суудалтай өрүүл халагчтай агшнс дааж буруу өрүүлтэй. Формулагийн одоо жинхэнэ уралдааны юм шиг гэдэг нь ийшүүдээ залуусаа. Player 23. Энэ бүр яг юм видео геймийн vibeтэй бас стикер интернац юм шүү дээ. За энэ нэг иймэрхүү. Тэгвэл тэнд бүр амар амтан байна. Тэнд юу байгаа вэ гэхээр за энэ бол тэгтээ зардгүй ах. Энэ зүгээр юм төсөөллийн машин болоо баг концепт загвар маагур юм болоо. За ямартайч ийм машин байна. Одоо уртлаас бол жинхэнэ Batman-ийн машин гэдэг шиг одоо ингээл ийм машин байна да. Гинзагийн гудамжаа гэж. За өмнө нь бол энд ирж исэн тэгээд бичлэгэндээ оруулсан хэсгээ санддаг. Би ямар ч хэсэг энэ дээр бичлэг хийж ирсэн нь бол санаж байна. Гэхдээ яг тэр хэсгийг видеонд оруулсан хэсгээ яг сайн санахгүй байна. Гэхдээ оруулаагүй гэж бодвол ярьчий да. Худалдааны гудамж гэхдээ арай илүү тийм үнэтэй юмнууд энэ хавар зарагддаг гэсэн үг ээ. Тэр Lowy гэдэг нь энэ биш дээ. Lowy хэн блэ дуулаад өгдөг тэр Fendi, Lowy, Gucci, Prada, Marada гэдэг алдар Акихабара гудамжин дээр ирсэн. Тэгээд энэ гудамж бол ийм аним сонирхогчдод болон одоо энэ техник технологи сонирхдаг хүмүүст бол нэлээд гоё. Одоо анимын фигюр ч юм уу, тоглоом ч юм уу, эсвэл ийм аксессуар тиймэрхүү юм энд бол өчнөөний дэлгүүр зардаг. Тэгээд дээрэс нь одоо камерны дэлгүүр ч юм уу, эсвэл ийм цэглэгаан бараа ч юм уу, тиймэрхүү юмараа алдартай. Тэгээд дээрэс нь нөгөө Made Cafe энэ гэдэг байдаг шүү дээ. Анимны хувцс өмсцэн октод ингээд кафенд оруулангуудаа үйлчлээд байдаг. Тийм кафенууд энүүгээр амар их тэгээ гудамжинд ингээ зүгээр зар мараа барай зогсож идэг. Тэгээ жуулчид нэлээд сонирхож ордог юм шиг үлээ. За guys тэгэхээр одоо байг юм том ингээд олон хүнтэй жуулчдын очдог газрын талаар ярихаас илүү те бас зүгээр л ингээд нэг тийм энгийн дундаж одоо Японы хэвийн амьдралын одоо гудамжинд яг юу болдог, ямархуу байдаг гэдгийг та хэд бас танилцуулъя. За одоо энэ менюгээр ингээд явангууд бас хоолны газар энэ төр ингээд эхлэн. Тэгээ манай энэ болохоор ийм солонгос хүмүүс ихтэй солонгос хоолны газар ихтэй тийм газар байгаа даахгүй. Гэхдээ энэ бол ийм Япон л л да. Тэгээд энэ Япон байна. Тэгээд за энэ нэг кофе шоп юм шиг байгаа. Тэгээд энэ дотор ингээд гоё юм идэл хэрэглэл юм зардаг. Ийм гар мараа угаадаг хүмүүс ишигээ ингээд ариун ус гэх юм уу? Гар мараа угаагаал нүд мүдээ угаагаал гэснээс болохгүй юм харцсан хүмүүс нүдээ угаагаал гэх юм уу? За тийм ийм ус гоождаг, гоочхон шашин юм устай юм хэсэг байгаа даа. Аяллаа блогер шиг болчихлоо те. Гинт би ч аяллаа блогер биш л дээ. Гэхдээ яг юм хаяа аялж явах үедээ бас зүгээр бичлэг хийхгүй бол гар захнаад идэв юм аюу хэцүү идэв юм. Тийм болохоор энэ удаа бас ингээд та бүхэндээ хамт ингээд аялж байгаа мэдрэмжийг өгөх гээд бас бичлэг хийгээд явж байна. За ер нь бол манай одоо гэрийн харьцуугийн гудамж бол нэг иймэрхүү байна. Зам дагуу бол үнэхээр олон ийм юмнууд байна. Юу нь мэдчихгүй. За баг аваад байгаа юм шүү. Ингтима. За тэнд юу болоод байна? За нэг гар лайв хийж байгаа бүр алж байна. Бичлэг хийж байгаа юм. За энэ 100-аар нэг тоглолт юм байна заяа. За хөдөлсөн.
За илүү. За одоо энэ 100 зоос гэхэр чинь 2500 төгрөг. 2500-аар нэг оролдлого хийж байгаа байхгүй. Тэгэхээр бас хөөрхөн үнэтэй. Тэгтээ яг дахиад нэг оролдчихъя. Бас бичлэг хийж байгаад юм хожчих юм бол гоё байх бах. За илүү гоё чинь. Би бас бичлэгэн дээр амар баатарлаг байхыг хүсэж штэ. За. За энэ мэтчлэн ингээл битүүл тоглож ин доо энийг. Би болохоор жоохон супермаркет маягийн дэлгүүр хайгаа яваад байна л та. За би яг үндээс өөрөө ийш ирээс явж үзээгүй гэж хагаад сая орхоор шүү. Сая тэгээд явж гин. Тэгээд сая дэлгүүрээс бол нэг ойр зүрийн хүмүүст өгж магадгүй юмнууд авлаа. Токиогийн үдшиг нэг иймэрхүү. Гэхдээ өнөөдөр бол үнэхээр гоё орой байна. Өмнөх өдрүүдэд амар халуун гармааргүй санагдаад эсвэл энэ тэнд явж ангууд ядраа л байсан бол өнөөдөр бол амар чийл орой байна. Гача машин гэдэг үлээ. Гачо гэдэг үлээ. Одоо энэ PlayStation-ы тоглоом гэж байгаа байхгүй юу? Эднээс би нэгийг унгая. За ямар нэ? Энэ очил. Энэ хөрх юм байна. Би яг энийг түр хараад яг тэр байна. Бид нар айгу зүгээр санагдаад идэв. Ямар нэг юмтай үлддэг ямар ч байсан. Тэгээ зүгээр азтай байвал яг хүссэн юм унагаана. Азгүй байвал зүгээр дээ дахиад ямар ч хамаагүй нэг юм унгаадаг. За дэлгүүр орчих гэж утсан чи энэ аваас олддоггүй. Одоо бүр нөгөө зүг рүү явд юм билүү гэж бодоод. Одоо гэрийн зүг явж гин. Тэгээд түрүүн авсныг хэдэ юм аа. Гэрлүү гэр гэдэг байгаа шүү дээ. Одоо гэрэл юм да тэгээд хэд хоног байж байгаа юм чи. Гэрлөө орж тавьчаад тэгээд цааш явд юм уу? Гэтэ камера орхичнаа. Тийм болохоор энэ нүрээд завсарлаа. За энэ нүрээд бидний одоо Японд гайлал дуусчихна да. Онгоцны буудлын руугаа явж байна. Тэгээ онгоцны буудлаар ийм хурдны галт тэргээр явж байна. Тэгээд энэ бол нэлээд хурдан явдаг тийм галт тэрэг байгаад байгаа. Дотроо бол нэг иймэрхүү. За тэгээд ер нь энэ удаагийн аялал маань болон бичлэг маань энэ түрээд дуусчихин. Тэгээд хэдүүлээ дараагийн видеон дээр уулзах хүртлээ. Түр бай. Тэгээд манайхаа лайк даруулаарай гэснээс. За түр бай.